За өнөөдрийн минь төргий. Та тоо худлаа ярихгүй гэж ярьдаг. 16 дэд сайд томилсон хизээ ямар үр дүн гаргах вэ? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаарт нь монголчууд долоо хэмжиж нэг огтл гэдгээ. Та алдаатай шийдвэр гаргаж болохгүй хамгийн хариуцлагатай албан тушаалтаа. Дэд сайднараа сайн судалсан уу? Одоо энэ 16 дэд сайд чинь хөрөнгө орлогын мэдүүлэгтэй бол маш сайн танилцсан. Иргэдээс ирүүлж байгаа санал хүсэлтэн дотор бол 3 дэд сайдын боловсролын сангийн зээлээр авсан 7-оос 10 жил болж байгаа төлөгдөөгүй зээлийн үр үйлдэгдэл байна. Энэ бол зээл бол төлөгдөх ёстой, тэглэгдэх ёсгүй. Энийг таач мэдж байгаа, бийж мэдж байгаа, эдийн засаг ойлгодог бүхэн мэдж байгаа. Тэгээ энэ дээрээ та ёс зүйн хариуцлага хүлээлгэж чадах уу гэдэг нэг юм хоёрдугаар асуулт байна. За гуравт нь Булган аймгийн засаг даргын асуудал байна. Иргэдийн урлан та ажлаа зохион байгуулж чадахгүй байна, болохгүй байна гэдгийг дүгнэлт гаргаад тань руу хөргүүлсэн баг. Гэтэл Булган аймгийн засаг дарга өнөөдрийг болтол ажиллааг яваад байгаа. За яг энэ нөхцөл байдал дөрөвдүгээр асуудалтай холбоотой Баянгар аймгийн Баянгар сумын засаг даргын асуудал. За энэ дөрвөн асуултанд хариулт өгнө шүү дээ. Тэр нь манай улсын хурлын энэ мэтгэлцээний цаг бол парламентын мэтгэлцээний цаг гэж бид ойлгож байгаа. За бол урьдчилж асуулт асуухан дүүрч одоо ерөөс ингээд бүх талын асуултууд асуудаг бас UB комедигийн дайралцаан шиг байж болохгүй гэж бодож байна. Дайралцаан ч гэсэн логиктэй байх хэрэгтэй. Гэхдээ энэ дэд сайд нарын асуудлуудыг хяндаг шалгадаг газар тусдаа хариуцлага тооцоолоо явах нь ч гэсэн хууль номынхаа дагуу шийдэгдэнэ. Хамгийн гол нөр дүн бүтээмжтэй ажиллах хэрэгтэй. Ер нь тухайн үед 2015 онд арчил нам засгалж явах үед энэ боловсролын зээлийн санг анх тухайн ерөнхийлөгчийн санаачлахаар эхлэхдээ төрд ажиллаж энэ хүмүүс мэдлэг ур чадвараараа энэ өрөө төлөх ёстой гэсэн ийм агуулгаар баталсан юм бэл. Одоо энэ хүмүүс эндээ ажиллаж үр ашигаа өгөөж сурсан мэдснээ улс орондоо зориулж энэ мэдлэг чадвараа Монголдо зориулж гаднаа үлдчихгүй, гадаад явчихгүй, тарих оюунаа гадагш нь алдчихгүй улс орондоо ажиллаад улс орныхоо төлөө одоо шинэ бүтээл санаачлах гаргаад олон тэрбум төгрөгийн үр ашигтай бодлого хөтөлбөр хэрэгжүүлээд ажиллаж чадвал энэ харин үр дүнгээ өгнө гэсэн үг. Түүнээс гадаа сурсан болгоно гадагшаа тавьж болчиход байвал хайрын улсын мөнгө болно шүү дээ. Тийм учраас одоо энэ хүмүүсээс хариуцлага үр бүтээмж үр дүн л ихэж шаардж ажиллах хэрэгтэй. Ойнд 30 хоногийн хугацаатай 300 хоногийн хугацаатай даалгавар өгдөд ажиллаж байгаа. Энэ салбар болгондоо тодорхой ахис төвчл үр дүн хариуцлага тоолж ажиллах чиглэлтэй ажиллаж байгаа. Энийг бол тухайн үед нь хараад дүгнээ та асууж жиж уулзаа явж болно. За тэр Булган аймгийн засаг даргын асуудал бол үндсэн хуулийн зэцтээр маргаан үсээ явж байгаа юм гэж ойлгосон. Гэхдээ шүүхтэр зэцтээр маргаан үссэн асуудлаар зэцийн шийдвэр маргаан гарсны дараа таслан шийдвэрлэх хуультай номтой. За тэр сумын засаг даргын асуудлыг бол та надаас илүү өөрөө мэдж байгаа учраас өөрөө улс төрийн хувьд өөрөө очиж зохицуулаад шийдээд явах юм байна. Орон нутгийн иргэдийн уралд Нэмэлт 1 минут зөвхөн. За одоо энэ би танд яг баримтыг харуулъя. Г Гамболтын уянга 2018 оноос 2020 онд 317 сая төгрөгийн зээл авч сурсан одоо болтол төлөөгүй. Тэг гантлаг энэ эхнэр нь байгаа. 97-оос 99 онд 92 сая төгрөг авч сурсан, тэглүүлсэн төлөөгүй. Энэ гант тулгын эхнэр юм байна. Гамболтын уянга. Гамболт сайд улсын хурлын гишүүн байсан. Улс төрд мэдээлэлд нөлөөтэй байсан хүмүүс тэр байдлаа давуу байдлаа шүлж танаа дэд сайд уул уурхай зам тээврийн дэд сайд Гамболтын уянга гэдэг үнийг би энэ. Тэгэд би таныг энэ хүмүүсээ бүрэн сайн судалж иж томилсон уу? Та 7 хэмжиж нэг огтлох ёстой, хамгийн хариуцлагатай шийдвэрийг гаргах ёстой хүн шүү гэж асуудаг. Миний мэдж байгаагаар Гамболд дэд сайдын охин улсын хурлын гишүүн багт нь энэ ерөнхийлөгчийн детгэлэгт шалгараад тэгээ өөрөө татгалцсан. За өндөр албан тушаалын нөхцөлөөс тэр он цайн сурдаг өндөр чадвартай хүмүүс боловч татгалцсан. Энэ бол бие даасан субъектууд үндсэн хуулийн дагуу таны ахын ч юм уу тэр хүний хүүхдийн ч юм уу хийсэн асуудлыг гэмтэргийн бусдад нэлзаадгүй. Гэхдээ биш үү? Гэхдээ тэр тусдаа асуудал. Одоо төлөвлөх гэдэг юм асуугаад. Гоо чи төлөөл явж байна шүү дээ. Төлцөн л байгаа шүү. Ер нь зээл авах бол гэмтэр биш шүү дээ. Төлөх л шүү дээ.